Сайн байцгаана уу үзэгчдээ. 2017 он ирлээ. Мөрөөдөл бэлдийг нэвтрүүлэг 10 жилийнхээ аг хийгээд 11 дахь жилдээ хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн шинэхэн дугааруудаа үзэгч та бүхэнд байрахад бэлэн болоод байна. Ингээд өнөөдөр бид нар 5 хүүхэдтэй их алтан гарагийн хүсэл мөрөөдлийг биелүүлж шин сайхан байшинтай болгохоор ингээд шинэлэг сууц компани дээр ирээд байгаа. Манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллах шинэлэг сууц компанийн маань одоо алтан гарагийн амьдрах тэр сайхан байшин гинт барьж байгаамаа. Тэгээ үнэхээр миний сэтгэл бас маш их хөдөлж байна. 5 хүүхэдтэй алтан гараг маань өнөөдөр ямар байшинд амьдрах юм бол тэр байшин өнөөдөр ямар хэмжээнд баригдаж байгаа юм бол гэдгийг үзэхээр маш их догдолж байна. Ингээд үзэгчтэй надтай хамт. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайн байна уу захиртай? Сайн байна уу? За маш их догтлж байна. Манай алтан гарагийн маань амьдрах байшин энд баригдаж байгаа юм байна тий. Бид нар үзэх гэж маш их догтлж ирлээ. Байшин маань өнөөдөр юун дээрээ явж байна? Ямар ажил явагдаж байна? За өнөөдрийн байдлаар биднээс төмөр каркас угсраа дуусчихсан. За гадна талгаа оспог хийгээд дуусчихсан байгаа. Ерөнхийдөө бол гүйцэтгэл нэг 30% тавьж байна. За тэгээ өнөө хоёроо бол нэлээд өгчих бах маргааштай ингээд дуусан да. Одоо каркасныхаа гадна талынхаа оспонуудыг хийгээд дууссан байж байна. Тэгээд энэ ус чигний хамгаалтуудаа хийгээд дууссан. Одоо ерөнхийдөө дотор дах ажиллагаа явуулж эхэлж байна. Тав хүүхдээ алтан гараг маань өөрөө өөрх толгоос их 3-аас одоо 15 насны 5 хүүхэдтэй ийм эмэгтэй байгаа шүү дээ. Өнөөдөр маш ийм доторлогоогүй гэрт нэлээд хэцүү амьдралдаг ийм айл байгаа юм. Тэгэд үнэхээр бас сэтгэл баярлж байна. Тэр 5 хүүхдээс энэ дулаахан ийм сайхан байшинт байх нэ гэж бодохоор танай компани энэ байшин ийм байр ер нь байшин бариад хэр удаж байгаа вэ? За манайх бол ер нь 2006 онд анх нэг тээвэр зуучин чиглэлээр Журмак компани байгуулсан. За тэрнээс хойш одоо бол 10 жил тасралтгүй үйл ажиллагаа болж байна. Энэ компани маань яг тээвэр зуучны компани. Тэгээд өөрийнхөө суурь бааз дээр тулгуурлаад биднес урд нь чингэлэг төвчүүлж одоо ажилчдын офис те ажилчдын орон сууцны зориулттайгаар чингэлэг төвчүүлдэг байсан. Тэгээ явандаа үйл ажиллагаагаа өргөжүүлэх гээд одоо шинэлэг сууц гэдэг энэ компани байгуулсан байгаа. Одоо манай компани бол чингэлэг төвчүүлэхээс гадна за тэгээд энэ зөөрийн сууц, амны орон сууц бол хийж байна. Тэгээд чингэлгээр барьж болохоор юу л байна? Бүгдийг барьдаг тий. Энэ байшин маань одоо хэд хэдэн харьцаатай байшин бэ? Энэ байшин маань 4 долоогийн харьцаатай нэг 28 м квадрат байгаа байшин байгаа тий. Өвөл ер нь хэр дулаахан байдаг вэ? Дулаал маш багтай. Одоо биднээс энэ Орос улмын улсын тий канашны шилээ өвөн гэдэг энийгээр дулаалаад гадна талаар нь хөөсөн төрөөр дулаалж өгч байгаа. Одоо энийхээ гадна талаар ахаад юм оос байна. Би үзэтгэе. Өөр ийм зүйл. Дулаалгын зориулт юм. Ийм зүйл за. Шилээ өвөн. За ашгүй алтан гарагийнх маань их л дулаахан сайхан амьдрахын дээ. Энд байшингаа ингэж барьчихад өгдөөрөө машин тээвэрлээд авчин тий? Тэгнь тээвэрлээд авчин. Манай байшингийн давуу тал нь бол ийм л дээ. Ямар ч үйлдвэрлэлд барьж болдог тий. Өв зөөний аль ч үйлдвэрлэлд маш хурдан хугацаанд барьж болдог. Янз бүрийн гажил түүсгүй гэсэн. Одоо нэг барилгуучиг нэг хагран нойрны янз бүрийн гажил түүсгүй тийм байна. Яг угсахтаа бараг 2 өдөрт хувсарчихна уу? Тий. 2-3 өдөрт хувсарч. Бид нар бол нөгөө алтан гарагийн байшин барьж өгье гэдээ бас та нарыг жоохоо яаруулсан тий? Тэгсэн. Тийм учраас бас нэмэлт хүчээр хурдан барьж ах шиг байна. Тийм тэгж биднээс бас 2 баригад оруулчаад ажиллаж байгаа л дээ энэ. Энэ дотор яах вэ? 100 тавих илүү. 100-ха тавьж болно тийм ээ? 100 тавьж болно. 100 тавихаар л хийж энэ шалны халуул бол тэгэхээр жоохон юу байж байгаа тийм. Тийм баг. Тийм бас цахилгааны эрчимчэнд нь бас. Энэ хэвчээр нэг доогны юу хийгээд өгчихсэн бодолтой байгаа. Ерөнхийдөө 2. Оо за. Энийгээрээ цахилгаан хийгээд энэ хэсэгтээ 100-ха тавь. Мөрөдөл бэлдийг нэвтрүүлэг одоо ингэж хүний хүсэл мөрөдлийг биелүүлдэг танай байгууллага шиг ингэж хамтарч ажилладаг олон байгууллагын дэмэр бид нар өнгөрсөн хугацаанд бараг 6000 гаруй хүний хүсэл мөрөдлийг биелүүлсэн байдгийг. Тэдний нэг болж танай байгууллагатай хамтарч ажиллаж байгаа маш их баяртай байна. Биднээс бас урд нь үздэг байсан байна. Гадаадын телевизүүдээр нэг иймэрхүү нэвтрүүлэг их гардаг шүү дээ. Байшин барьж өгөх юм байдаг.
танахыг ч гэсэн биднээс урд нь үзлүүл байсан л да ингэ сайхан нөхцөл гэж мэднэ. Тэгээ манай компани ч гэсэн бас нийгмийнхээ хариуцлагын хүрээнд гэх юм уу те. Тэрэндээ бас ийм танай нэвтрүүлэгт ингэж орж байгаадаа маш их баяртай байна л да. Бас нэг айлыг гэсэн ингээд орон сууцтай болгоод бас энэ мөрж аваад үнэхээр баяртай. Ажил хэрэг чинь. Ажил өнөөдөр юу ажиндаа ихэд юу гагнуурын багийн хүмүүс харахад нууссан мужааны өргээд өнөөдөр зэгж ороод явжиндаа явсан гадна усаад найж. Аха. Хөөтэй явжин доторгон найж дөнгөж ихсээд явжиндаа. За хэдүүх ажиллаж байна вэ? Энд юу ажил мужааны нэг өргээд асаадны нэг өргээд үндсэндээ хоёр өргээд цуг ажиллаж байна. Аха за. Тэгээ өнөөдөр зэгшээд явжиндаа. Аха хин төрөс байшин барьж байгаагаа мэдж байгаа лөө. За алтан гарыг ихтэй зөрж барьж байгаа. Маш гоё барьж хичээж байгаа. За. Манайд бас олон жил барьж байгаа. Тэгээ бид нар байшин барихдаа тийм ээ өөрийнхөө ах ихч зориулж барьж байгаа шиг өөрийнхөө яаж авдаг барьж байгаа шиг амар барьдаг. Энэ байшин бол тэрнээс илүү сэтгэл гаргаж цай уусан гэдэг хичээж ажиллаж байгаа. Ингээд сэтгэл гаргаж барьсан байшинд нь сайн сайхан амьдарчий бол бас сайхан тий. Тэгэлгүй яг хүн болго өөрийн гэр орноо аль гүд натаа сайн сайхан өгдөг. Гэтэ зөндөө олон хүний сэтгэл зүг шингэж байгаа. Зөндөө олон мужааны, зөндөө олон гагнуусны тэмээ тэр хин ихтэй алтан гар ихтэй бас баяр хүргэе азтай байна тийм ээ. Тэг үнэхээр азтай. Тэгээд өвлийн хүүхнээр энэ олон хүмүүс ажиллаад сэтгэлээ заруулаад ингээд сайхан байшин барьж өгч байна. Манай нэвтрүүлэгт ханддаг бас олон үзэгчид байдаг. Байшин гэр хүсдэг. За байшин гэр авсан гэр үзэгчид маань амьдралаа урам сайхан аваад явах юм бол бидний зүгээс ч гэсэн одоо ингээд туслахад урамтай тийм ээ. Тийм байх юм байна шүү. Үзэгч та бүхэн санаж байгаа мөрөл бэлдэг нэвтрүүлэг 10 жилийнхаа шинэ оны босгон дээр хийж Алтан гараг гэдэг 5 хүүхэдтэй эмэгтэйд 2 өрөө байрны түлхүүр гардуулсан. 3 2 1 баяр хүргэе. За баяр хүргэе. Үнэхээр гайхалтай сюрприз байна. Гайхалтай гинти бэлэг байна. Та бүхэнд бас ачтай буянтай хүмүүс маань та нартаа зориулж ийм сайхан байшин барьж өгсөн байна. Баяр хүргье. Таны сэтгэлийг сонсё Алтан гарагчээ. Баярлалаа. Ийм болон төсөөлсөнгүй. Алтан гарагаа аваарай. Дэлгүүрээ гардаж аваарай. Замун хүүхдүүд нь гарын бэлэг бэлдсэн байгаа. Шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Шинэ ондоо, шинэ сууцтай, шинэ байшинтай, шинэлэг бүхнэр дандаа шинэ зүйлийг харж өөдрөг амьдрахыг хүсэж байна танаа гэр бүл. Алтан гараг маань энэ зургтын эцтэйдэг энд гэр нь харагдаж байна. Энд 5 хүүхэдтэйгээ амьдарч байгаа. Бид өнөөдөр гэрээс нь энэхүү сурвалжлагыг үзэгч танд хүргэхээр бэлтгэлээ. Ээж нь байгаа юу? Их их ээж нь хэвсэн. Яс өвдсөн юм уу? Халуун тань тий. Юм юм ууснаа. Яс би. За ээж нь хараад ирэх тий. Бид Алтан гарагта шинэ оны өмнө байшингийнхэн түлхүүрийг өгсөн байгаа юм. Тэгээд Алтан гараг өөрийн гэсэн газаргүй. Тийм учраас байшингийн барих бас боломж олдохгүй ингэж байгаа.
Тэгээ бид нар сая хорон дарахтанд хамттаас газар хайж нилээ явлаа. Тэгээ яг танай хорооны хувьд бол бас яг газар байхгүй. Энэ тэнэгэр өөр хорооны нутаг дэвсгэрч явж газар нилээ үзсэн. Тэгээд ирж яан л та. Аха та хэд бол байшинда орох гээд бас хүү яарад хүлээж байгаа ах тий. Аха. Яг тэр байшингийн түлхүүр гардуулж явах үед бол одоо та хэд шоконд орсон уу? Ер нь олигтой юм хилээгүй, итгэсэн үү, итгээгүй юу? Дараа нь ер нь юу болсон бэ? Гэртээ ирээд. Тэр үед бол үнэхээр самрагч ирсэн хэлхүүг алдахгүй. Яваас дээрээс нь баярлж ирсэн. Тэгэл айгүй хөөс шоконд ороод. Яг нэг хэсэг жоохон тайвшрал. Тэгэл бодож чадаагүй л тээ. Тайвширсан ирнэ бодох тийм толгойд тийм бодол орж чадаагүй. Тэгээд гэртээ ирээд би бодчихлээ. Тэр өдөө орой ирчихэл. Хоолндоо хийж идчихэл хүүхдүүдтэйгээ ярьсаас. Дилээ ийм гоё байшинт болчихлоо шүү дээ. Жах нарт зогсгоо хэлээ. Нэрлээс хөдөрцөөд нэ. Ийм гоё байшинт болчихлоо шүү дээ. Тэр гоё байшиндаа тэгээд хордоо орох юмсан гэж хүүхдүүд бол ярьжлээсэн. Тэгээд би болохоор дотроо бодчихлээ. Тийм гоё байшинд олчихсон ч одоо надад барих газар байхгүй юм ч яана гэж бодчихсон. Тэгээд ямар ч хэсэн нэг газар олцоод байшинд бол орчих баг. Энд амьдарч байгаа шиг тэр байшин тэрнээс л гоё амьдрал гэж. Он гарснаас хойш одоо хорооны зүгээс хорооны дарга Эрдэнэтийн маань яриад бас баг хүүгийн цэцэрлэгт оруулж өгөх тухайлаар ярьсан байгаа. Тэгээ цэцэрлэгтээ явж амжсан уу? Явж амжигаа ихтэй 2 өдөр цэцэрлэг хөөсөлтөл тэгэл шинжилгээний хариу нөө өнжөөд гарддаг юм л та. Тэгээ шинжилгээний хариуг авах гээд тэг яг өглөө ихтэй авид дээрээ ихээр өчигдөр өглөө яваад ирсэн. Тэгээ өөрийн дагуулж авсараад ханаа төрсөн. Тэгээ зүүндлийнхаа уушиг татгаа авсан байна. Татгаа авсан. Тэгээд хүн одоо хаана байна? Ийш айл даруулаа суулгацсан. Юм үзүүлж байгаа юм би. За. Тий гадар мадар бүтэхгүй байна. Аргалж өгөөч гэл. Оо бас. Өөр яа чадлалт ирээд чинь. Газар гоё сайхан гадар амьдсан гэж бодоод. Ороод ирсэн галтаа сайхан дулаахан байна л та. Тэгэд охин натгаа авчижээ. Натгаа авсан юм уу? Үзүүлсэн юм уу? Энийг үзүүлж чадаагүй өчтөр оройноос шалгараад. А түлээний үрсээ яаж базааж авсан бэ? Намайг мөрөөдөл биелэх нэвтрүүлэгт ороод ирэхэд нэг Есүсийн сүмээс нэг хүмүүс ирсэн. Тэгээ тэр нь дандаа нэг гадаад хүмүүс ирсэн. Тэгээ тэр өдөр ирээд л нүүрс буулгаж өгөөл 25 ил өрөл. Тэгээ нэг голуу замах хэдэрт нэг гутал мөтл авчиж өгөөл. Оо за. Тэгээ галтаа сайхан байна тий. Галтаач чинь хавсаа тайлж явсан. Имлэгт үзүүлсэн чи хатгаа авсан мэн гэсэн юм уу? Имлэгт үзүүлэхэд ханаад ирсэн байна. За. Орой түргэн дуудахад хатгаа авсан байна. Имээ авч чадаагүй юу? Имээ авч чадаагүй. Мөнгө авах болохоор үзээчгүй юу? Тэгээ бид тэгээд танах нөө газаргүй болохоор газар хайхад яваад байгаа байхгүй юу? Одоо газартай болчин гутанд байшингийн авчаад тавиад өгнө дөө. Тэгээ жоохон халаа сургуультай явна да. Чи аль сургуульд явдаг лээ? 46. Олон найзтай юу? Найз байгаа зөндөө. Найзуудаас холдоо сургуулиас солиул явах бол? Сургуулаа солиод багш маань амир надад амьдсан. Тэгээ багшаасаа олдох хүсдэг. Багштайгаа л амир. Гэтэ чи бүр шар хадны эцэс сургуультай яваал байсан шүү дээ их холоос тий. Хичтэй амт явчихсан. Одоо салцсан ч байсан тэр сургуультай явах уу? Сургуулиас солих уу? Сургуультай явна. Чи хэдвэр анги лээ? 4. Аха. Ямар сурдаг юм? Онд сурдаг. Одоо энэ охин бол 1-р ангиасаа түр завсардсан байж байгаа тий. Аха. Одоо ингэж удахгүй хичээл ихлэхээр хүүхдээ сургуульд нь явуулах юм байгаа зү. Хүүчин мундаг сурдаг юм байлаа шүү дээ тий. Нөгөө юу н хаа вэ? Өргөмжлөл оны шилдэг сурагч болсон байсан юм зү байгаа нь. Ага хайцсан бэ? Сайн энд байжсэн юмсан. Шинэ төслөө нөгөө Гараа явцсан уу? нохоо аваад Эмэнднэ. Нохоондоо им авч өгөх юм уу? Дүүдээ им авч өгөх хэрэгтэй зү. Ага ингээ мундаг сурагч болсон. Энэ оны шилдэг сурагч гээд өргөмжлөл авсан байгаа юм. Буян билег танд сурлага хөдөлмөр авиас чадвар хичээл зүтгэл идэх оролцоогоор сургууль хамт олноосоо манлайлан шалгарсан тул Монголын сурагчдын холбооны өөр сурагчдын холбооных юм штэ.
тэргүүнд ээж шагнал оны тэргүүний сурагч алтан медаль батламж олгов гэд. Монголын сурагчдын холбоо гэдэг ч одоо бүр том байгууллага үсттэй сургуулийнхаа ч биш юм байна. Ээж нь одоо хүүн ингээд мундаг өргөмжлөл аваад алтан медаль аваад ирэхээр бас их баярлдаг байхаа тий. Урд нь ингээд авч илээс. Хөө ер нь бас жоохон хил ам таталжсэн тийм үе байгаа юу? Одоо алдажгүй болсон 9 дугаар анги тий. Одоо жоохон ээж гацтал. Ямир бас жоохон төвтөрж байгаа. Тийм үү. Тэгээд их самрагдахаараа ярьж чадахгүй тэгээд. Одоо хүүхдүүдийнхаа сургууль цэцэрлэгийн асуудлыг нэг зохицуулчаад өөрөө ажилтай болоод тэгээ нэг сайхан газартай байшинтайгаа амьдрал цэгцрээд явах байх та тий. Яаж ч чам сургууль бол олж оруулна. Бүгдийг нь бол сургууль явуулна. Тэгээд дөрвөлөө сургууль явуулсан шүү дээ тий. Тэгэл дөрвөлөө сургууль явчихсан надад бол эхэндээ гоё л байсан л да дөрвөлөө сургууль явдаг гэл. Авах юмны хэмжээ тоо ихсгэр бас жоох тиймэрхүү л байсан. Нэгэнд нь үрхээ вэчих вэ, нэгийг нь болгохоо олчих вэ, дутчих вэ гэж тэгж бодчихсон. Тэгэл дөрвөлдөө хичээлээ яваал ирэл бол утнараа өмсөл явахаа бүгдэнд нь аваад өгсөн юм шиг харагдчихсан. Тэгэл хичээлдээ яваал ирсэн чинь дундаас нараа л хөөгдөд ирлээ, дундаас нараа л завсардаад ирлээ гэж хэлсэн. Одоо ер нь чамд ингээд ирээдүй гэрэлтэй харагдаж гин үү? Өөр одоо өөрсдийнхөө амьдралын тухай ер нь бодож төлөвлөж байгаа, мөрөөдөж байгаа, зорж байгаа юу вэ? Би амьдрал аяг хэцүү байсан. Хүүхдүүд жоохонч байсан, ажилгүйч байсан. Тэгэл яаж ч жагаал болгочих юмсан гэж боддог байсан. Одоо хүүхдүүд том болцсон. Хичээл сургуультай явдаг болцсон. Өөрсдөө ядаж тэгээ аяг цаагаалаа хийгээд өгчдөг. Тийм болцсон. Тийм болохоор тэр би өөрөө нэг ажил болоод хийчих юмсан гэж бодлоо шүү дээ. Тэгээ ер нь бас хүмүүсийн анхаарал танаа руу хандаад бас байн тусламж дэмжлэгч ирээд байгаа. Тэгэхээр ингээд юу санаад байгаач тэр юм уу чи болохоор бас гоё өнгө төс ороод байгаа юм шиг надад харагдаад байна л да. Сэтгэл санааны байдал ерөнхийдөө гайгүй юу? Гайгүй. Үннийг хэлэхэд бол хавар манад шараад нь очиод явна ш их юм бодсоо. Тийм хүмүүс ингэж хичээж яхад энэ хүмүүс намайг ингэж дэмжиж яхад гэж л бодчихсон. Тэг яг тэр түрүү жил уулзнаас хойш чи бас өөртөө ихтэй болцсон байна тийм. Ихтэй. Түүнээс биш нэрээ би ийм гэл ингээд суугаад идэг байсан. Тэгэл тэр явснаас хойш битэндөө их мэдсэн. Ямар ч сайн амьдрах гад өөдөө гарах гад тэмцээд тэмүүлж яваа юм байна тий. Горомтой байсан. Надад амьдрах итгэл өгсөн гэж хэлээ. Элишс. Би ямар вэ? Би яг байр хайгай. Сая намра 9 сарын 25-нд сая наалгамаар гарсан. Шараал хайгай. Чиний гарч одоо нийл юу болчихжээ? Шарах сорив. Юу болчихв? Сорив амбар яваа. Дээрлэг долоор зэрэг ахтанд явахаар нэг цогсон. Өөдөөс хаалгууд саваал юм амар цохолсон. Ихтэл ингээл уруулчих. Ер нь энэгээр согтуу хүмүүс байна уу? Бас орж ирж янз бүр болох юм. Тэгээд ярьцгаар айгуул дараа наваг тийх болов. загнах баг. За яг хоо бид хэд ингээд байшинтай болгоод өглөө. Тэгээд ер нь ямар ажил хийвэл чадах болоо? Яаж цаашаа амьдрий гэж бодож байна? Үйлчлэгчээс хамаагүй хийнэ. Би одоо ажил хийхгүй бол өөр яа. Л ингээд урд дүнгийн шиг ингээл гэрт суугаал ингээл амьдраад хамааргүй л байна. Одоо хорооны засаг дарга хороо тэгэл өөр хорооныхан газрын алба дүүргээс ч гэсэн энэ тал дээр анхаарж байгаа. Ямарсан газартай болоход бушуухан одоо тэр хүмүүсийн сэтгэлээ гаргаад өгсөн тэр байшин талтайдыг оруулах гал бид хэд бас их яарч байна. Байшиндаа орохдоо л уулзъя да тий. За энэ бол Баянгол дүүргийн 11 дугаар хороо Алтан гараг маань энэ хороонд харьяалагддаг байгаа. Тэгээ хорооны засаг дарга Эрдэнэтийн маань газрын асуудлыг шийдэхэд нэлээд бас хүч гаргаж чармааж байгаа. Гэхдээ яг 11 дугаар хорооны хувьд бол газар олдохгүй байгаа. Тэгэд өнөөдөр би тэгэхэд манай зургийн групптай хамтраад бас газар үзэж хамтдаа явъя гэж тохиролцсон байгаа юм. Ингээд Эрдэнэтийн даргатай уулзъя.
Ямар ч эхлээд ямарсан өөрийнхөө дүүргийн хороодоор л яваадах юм. Тэгж байгаа л тэгэл яг хоосон газар, хогтооч хамаагүй газар ивэл янзлуулаад авчих санаатай л үзээд. Бас нэг холдчихгүй байлаа гүн зүгээр тий. Тэгээ энэ хавьд л ингээл одоо яг л энд л ер нь бол боломж юм байна л да. Өөр одоо ямар ч боломж авах. Одоо ингээл танай хорооны хувьд бол өөр газар олдохгүй байгаа. Одоо өөр газар байхгүй байгаа. Тэг яг уушигаа хоошоогоо яваад хэдлээ 23 руу яваад үзье. Хөө. Газрын тэгшлүүлнэ л дээ. Яг тавих газар нь бол энэ боломжтой гэлдэг юм болоо гэж хараад. Яг тэгшин газар бол үнэхээр байна. Тэгшин газар байхгүй юм. Улаанбаатар нэг аюу олон хайлт. За бид алтан гарагтаа газрыг хайгаад бас 11-р хорны засаг дарга Эрдэнэтбаятаа бас нэлээд газраар орж утсан тий. Хэдүүлээ ер нь бол их олон газраар явсан. Хэд хоног л хайлаа шүү дээ. Тэгсэн. Одоо бараг 14 хоног явлаа тийм ээ. Хаагур ачлаадаа ирнэ. За эхлээд бол 22 дугаар хорооны нутаг зэсгээр тий. Тэгээд дараад нь 20 дугаар хорооны нутаг зэсгэрээр явсан. За тэгээд ерөнхийдөө бол яг газрын албан бичиг хөрвүүлсний дагуу та юужсэн эзэнгүй газар үзээд ирээ. Тэгээд тэрийг товлоод шалгуулж байгаа гэдэг юм өгсөн байгаа. Тэгээд тэрний дагуу яг та бүхэндээ би нэг хэд хоног явсан шүү дээ. За тэгээд хамгийн сүүлд нь бол яг газрын албаны мэргэжлэнгүүдтэйгээ цог явсны хүчинд одоо энэ газрыг олж авсан байгаа юм. Тэгээ энийг бол шалгуулад шийдвэр байна уу, хүсэлттэй газар байна уу шалгуулад тийм юм байхгүй газар байна гэд. Тэгээ одоо энэ газрыг бол яг онцолж өгж байна. Энэ хугацаанд бол бас 12 хоног өнгөрцөө алтан гарагийн маань хүүхдүүдтэйгээ хамт одоо нөө байшинд орох юмсан гэж бас тисч чадаад байсан. Бидний зүгээс ч гэсэн бас байшинд нь оруулах юмсан гэсэн. Одоо ямар ч байсан өнөөдөр ингээд бүгдөө газар дээр нь газрын албаны мэргэжилтэнтэйгээ хамт ирээд энэ газрыг үзэж байна. Энэ бол Баянгол дүүргийн 9-р хороо. Жоох уулан дээр гэхдээ бол тийм их бас хол биш юм байна тий. Ингээд автобусны буудалтай байгаа шүү дээ тий. Ерөөсөө сотны байранд дээшгээ чигээр явбал ер нь бол зам аягүй сайтай. Гэрэлтүүлэг их сайтай болохоор бас их олзуурхаад байгаа. Бид нар бас нэлээд олон хоног газар хайсан. Улаанбаатар хотод мэдээж хэрэг газар олно гэдэг бол тийм амар юм биш байх л та тий. Яг уу одоо өнгөрсөн энэ 7 хоног явлаа л да. Тэгэл 2 дахь өдөр явлаа, 4 дахь өдөр явлаа. Тэгээд өчтөр үндсэндээ яваад тэг энэ газрыг сонгосон. Одоо яг нөгөө одоо тэгэл гудамж зам талбай одоо бүх юмыг хараад машин одоо тэр байшингийн ачиж ирнэ шүү дээ. Байшин ачиж ирэхлээр бас зам харгуун бас сайн байх хэрэгтэй. Энэ бол юундсэндээ бол байшин авчиад ирэх боломжтой маа. Тэгээ яг боломжтой. Энэ газар ч гэсэн бас налуун ч гэсэн арай гайгүй. Нөгөө өмнө үзэжсэн газрын налуу бол арайд энд огцсон байсан л та. Огцсон байхаар чинь тэгээд нэгдүгээр тэгшлэн дээрээс нөгөө ачаатай машин маань гарах уугүй юу. Аль талаас нь харж байгаа л тэгээд энэ газрыг сонгосон. Тийм боломжтой. Одоо хөлдөө газрыг тэгшлэн гэдэг нэг жоохон асуудал байгаа ах тий. Үдээ тэгээд ямар ч байсан л газар нь олчж байгаа юм шиг тэгээ болох байлгүй л гэж бодож шүү дээ. Олны хүчээр тэгээд алтан гараг маань ямар ч байсан газартай, байшинтай тэгээд юм юмтай л болж байна да. Малдаатай экскаватор л одоо явуул. Энэ хөлдөө газар шиг гэрээтрэл явах. Явахгүй юу? Шишээ чигээрээ гарангуутаа ийшээ ухраа. Энэ нэг бол бүр энэ талаараа тойроод энийгээр орж ирдэг гэн. Нэмэгдлэр ганц Энд тэнд хаан ч очсон ер нь бол асуудалгүй газар бол байдгүй ер нь. Дандаа л асуудалтай. Ер нь утас моцноос ахуулаад зөндөө асуудалтай байна. Яг энийг бол харгалчих болох байх. За би бол одоо ямар ч байсан газраа олцсон юм чинь. Олцсон юм чинь газраа ямслуулаад тэр ажлаа хийчих юм бол бид нар бол яг тээвэрлэлтэйг бол хийчих юм юу? Яаж хийж байгаа л хийчих. За тэгэхээр бид алтан гарагийнхаа байшинг барих газрыг нь хайгаад Баянгол дүүргийн 11-р хорны засаг дарга Эрдэнэтбаяа зам Баянгол дүүргийн газрын албатай хамтарч бас нэлээд хэд хоногийг үтсэ. Өнөөдөр яг энэ газар алтан гарагт маань өөх боломжтой энэ газар дээр бид ирчээд энэ газрын албатайгаа бас хамтарсны хүчинд энэ газрыг олоод одоо өмчлөх боломжтой гэдэг тэр үгийг сонсчод газраа бас ирж үзээд бас сайхан баярлаад яж байна. Тэгээд яг одоо би алтан гарагийн байшин барих тэр газар дээр зогсож байгаа нэг жоохон тэгшлээд жоохон уул руугаа чигсэн
хот руугаа бол бас тийм их хол биш. Ийм боломжтой өмчлөх боломжтой газар гамаа. Ингээд Алтан гараг маань өөрийн гэсэн газартай болж гин гэсэн үг. Тэгээ бид нар эх 7 хоногт Алтан гарагийнхаа байшинг бас энэ дээр нь бариад өгчих нь одоо өнөөдөр энд бол маш хүүтэн байна. Эх 7 хоногоос одоо бүр их хүүтрэн гэсэн байгаа. Тэгээ тэр их хүүтрхээс өмнө ямар часан Алтан гарагаа 5 хүүхэдтэй хамт өөрийн гэсэн байшинд нь оруулнаа гэсэн итгэлээр дүүрэн байна. Ингээд дараагийн нэвтрүүлгээр ирэх уулзаа үзэгчтэй.